За эзний өдрийн мэнд хүргэе. Та бүхэн мань сайхан амарцгаасан уу? За та эзний үгийг хүлээн авахд бэлэн байна уу? За тэгвэл бүгд хамтдаа тунхаглацгаая. Тэгээ та нүдэн ханаад намайг дагаад тунхаглаарай. Их эзэн минь ээ. Яг одоо би таны чуулганд ирж байна. Таны амьд үг, таны үнэн үг надад илчлэгдэх болтугай. Тийхүү намайг өөрчлөх болтугай. Есүсийн нэрээр. Амен. Амен. За миний хоолой жоохон паржанцсан өчтөр тэмцээн болсон сая гарч ийн те. Тэмцээн дээр хамаг чадлаараа л ориллаа. За эзний үгийг өөрөө орцгоё. Тэгээд та нар маань үг рүүгээ бүгдээ хамт анхаарлаа хандуулъя. За Лук номын 18 дугаар бүлгийг бүгдээрээ нээе. Лук номын 18 дугаар бүлэг. За та нар маань анзаарсан бол би ер нь бол энэ жилийн туршдаа сургаалт зүрлэлээр явж байгаа. Сургаалт зүрлэлээр эзний үгийг дамжуулж байгаа. Эзэн Есүс Христийн айлтсан сургаалт зүрлэлүүд дэс номлож байна. За 18-ийн 1-ээс 8 дугаар ишлэлийг би та бүхэнд уншиж өгье. 18-ийн 1-ээс 8. Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд тэр ийм нэг сургаалт зүрлэл айлдваа. Нэгэн хотод Бурханаас үл имээдэг, хүмүүсийг ч ис хүндэлдэг шүүгч байжээ. Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй шүүгчд очиж арцалдагчаас минь намайг өмгөөлөөч гэдэг байлаа. Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө хэдийгээр би Бурханаас имээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нэ. Түүнийг өмгөөлөхөөс эс тэгвээс тэр ирж үргэлж надад төвөг удахгүй гэжээ. Тэгээд эзэн шудраг бус шүүгчийн юу хэлснийг сонс. Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашгирах өөрийн сонгосон хүмүүсээ бурхан өмгөөлөхгүй гэж юм. Тэр тэднийг удтал хойшлуулна гэж юм. Би та нарт хэлье. Тэр даруйд бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин хүний хүү эрэхтэй газар дээр итгэл олох болов гэжээ. Амен. За өнөөдөр бүгд энэ хэсгээс сэтгэл алдрахгүй залбирах нь гэдэг сэдвээр эзний үгийг хүлээн авцгаая. Сэтгэл алдрахгүй залбирах нь. За христтгэлийн амьдралын түүхэнд залбирлынхаа хариултыг авч байсан хүмүүс байна уу? Гараа өргөе бүгдээрээ. Хэрвээ авч байсан бол за бүгдээрээ л ах шиг байна те. За ихэнх нь байна. За манай шинэ ирсэн хүмүүс бол хараахан бас итгэлийн туршлага байхгүй байж болно. За ямар ч хэлсэн бид нэр сая харлаа ш ихэнх хүмүүс бүх хүмүүс баг гараа өргөж байна. Юуг илэрхийлээд байна гэхээр залбирал бол хоосон биш гэдгийг илэрхийлж байгаа. Залбирал бол хоосон биш. Залбирал бол зүгээр тийм нэг зүгээр л байдаг сүсэглэл ерөөсөө бас биш. Залбирал бол бодтой, залбирал бас хүчтэй, залбирал бас үр нөлөөтэй гэдгийг бид нэр амьдрал дээр амсаж мэдэрч байгаа хүмүүс байна те. За тэгвэл сэтгэл алдрахгүй залбирна гэдэг нь яг юуны тухай яриад байгаа юм бэ гэдэг талаар хүлээж авцгаая. За энэ үеийн шүүгч гэдэг бол за Израильчуудын хувьд шүүгч гэдэг хүн бол ер нь шудраг ёсны дээд хэмжүүр байх ёстой. За Дэтүүл номын 16 дугаар бүлгээс харах юм бол шүүгчд байх үндсэн хоёр шаардлага байгаа. Үндсэн хоёр шаардлага. Эхний шаардлага нь юу гэхээр тэр хүн бол шудраг байх ёстой. Хамгийн ихний бүх юм дээр шудраг байх ёстой. Хоёр дахь үндсэн шаардлага нь юу гэхээр тэр хүн бол нийгмийн хамгийн сул дорой хүмүүсийг өмгөөлөх үүрэгтэй. Тэгэхээр Израилийн хуулиндаа өөрөө ингээд заагаад өгсөн. Шашин болон нийгэм улс төрийн хуулиндаа ингээд заагаад өгсөн. Гэсэн чинь энэ түүхэнд гарч байгаа шүүгч болохоор тэр шаардлагад ерөөсөө нийцэхгүй байгаа. Аль нь ч нийцэхгүй байгаа. Бурханаас ч имээдэггүй. Бүр те. За хүнээс имээхгүй бай. Тэрийг бодож болж ин те. Хүлээж авч болж ин гэтэл Бурханаас ч имээдэггүй бүр ингээд. За бидний хэлдгээр бол бүр даам гарцсан шүүгч байгаа байхгүй бүр ингээд даам гарцсан. Хинч юу ч хэлсэн те. Ингээд тоодоггүй. Тэгээ гөлөөн битвэл гөлөөгч гэж тоохгүй те. Тийм юм болцсон байна. Тэгээд энэ ч бүр маш тодорхойгоор үл имээдэг хүмүүсийг хүндэлдэггүй шүүгч байжээ гэж. Тэгээ энэ шүүгчийг бурхантай харьцуулж байгаа. Шудраг бус шүүгчийг шудраг бурхантай харьцуулсан юм сургаалт зөвлөлийг эзэн Есүс Христ айлтсан. Тэгэхээр энэ түүхээс бид нэр сэтгэл алдрахгүй залбирах талаар хэрхэн сурах вэ? Юу сурах вэ гэвэл бид нар өнөөдөр яг залбирлынхаа хариултыг залбираад идэг залбирлынхаа хариултыг
авж ийн гэдгийг яаж мэдэх вэ? Яг залбирж байгаа залбирал маань зөв гэдгийг яаж мэдэх вэ? Залбираал байдаг тий хизээ ирэх вэ гэдгийг яаж мэдэх вэ? Хариулт нь. Тийм үү? Ингээд бид нар заримдаа нэг амьдрал донд ингээд юм төөрөлдөж байгаа юм шиг, эргэлзээч байгаа юм шиг тийм байдалд ордог. Залбираал байдаг. Өөрийнхөө бодож байгаагаар, өөрийнхөө хүсэж байгаагаар залбираал байдаг. Библийн дагуу, Библиэлд хэлэгдсэний дагуу бол яг энэ хэсгээс эзэн Есүс Христ маш тодорхой хэлсэн. Шудраг бус шүүгчээс шудраг ёсыг тогтоохын төлөө нэгэн бэлэвсэн эмэгтэй гуйж байгаа. Тэгэхээр энэ залбирлын хамгийн чухал одоо залбирлын тэр хүсэлт юу гэхээр энэ бол шудраг ёс. Шудраг ёс. Хин нэгэн хүний хүсэл тааллыг гүйцэлдүүлэх явдал гэхээс илүүтэйгээр шудраг ёс. Шудраг ёс. Тэгээ шудраг байдлын төлөө залбирч байгаа залбирал. Тэгэхээр бэлэвсэн эмэгтэй гэдэг бол би өмнө ярьжсэн тэгээ өмнөх одоо сургаал дээр ярьжсэн. Бэлэвсэн эмэгтэй гэдэг бол тухайн Израиль нийгмийнхаа хамгийн сул дорой хүн. Бүр хамгийн сул дорой хүн. Тэр хүнд ямар ч хамгаалалт байхгүй гэсэн үг. Тэгэхээр шүүгчдэр бүр шудраг бус шүүгчдэр очих хэмжээнд хүртэл байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр тэр хүнийг хинч хамгаалахгүй гэсэн үг. Хинч хамгаалахгүй. Тийм учраас шудраг бус шүүгчдэр очихоос өөр аргагүй болж байгаа. Хэрвээ одоо Израилийн түүхийг харах юм бол тэ одоо хууль нь юм байгаа шүү дээ. Хэрвээ хин нэгэн хүн бэлэвсрэх юм бол тэр бэлэвсэн эмэгтэйг хамаатан садных нь эрэгтэй хүмүүс өмгөөлөх үүрэгтэй байдаг. Хамгаалах үүрэгтэй байдаг. Гэтэл энэ эмэгтэйд хамаатан садныгийн хамгаалах, өмгөөлөх ямар ч эр хүн байхгүй. Тэр хинч биш гэсэн үг. Амжиргаа залуулж чадахгүй. Тэ хинч тэр хүнийг одоо тэ наашаа гэхгүй. Бүх хүмүүс цаашаа гэж. Тэгээд энэ хүнд нэг асуудал тулгарсан. Тэр нь за яг ямар сэдвүүдээр асуудал гарсан мэдэхгүй. Ямар ч л хэлсэн тэр хүн нэг хүнтэй одоо арцалтж байгаа. Тэр хүний эсрэг арцалтж байгаа. Тэгээд тэрийг нь Библи юу гэж тодорхойлж байгаа. Тэр нь бол тий хэрвээ тэр хүний тал шийдэгдэх юм бол шудраг бус шийдэгдэн харин эмэгтэйн тал шийдэгдэх юм бол энэ шудраг ёсны дагуу шийдэгдэх гээд байна гэж. Ингэж томьёолсон. Тэгсэн ч яг тухайн нийгэмд бараг л байхгүй нэг үзэгдэл энэ сургаалт зөвлөл бол ямар ч бэлэвсэн эмэгтэй шудраг бус шүүгчдэр очих нь битгий л те бодогч тийм одоо бараг л одоо боломжгүй. Ягаад тэр хүн хизээч намайг өмгөөлнө гэж одоо итгэхгүй гэсэн үг. Дараа нь юу вэ гэхээр хоёр дахь нь юу вэ гэхээр ямар ч шудраг бус шүүгч бэлэвсэн эмэгтэйг одоо те бүр тастаа нэрээ ямар ядаргаатай нөхөр вэ гэд өмгөөлнө гэдэг бол бас боломжгүй. Тэгээд энэ түүхэн дээр бол боломжтой байсан. Энэ түүхэн дээр бол боломжтой байсан. Тэр эмэгтэйн талд тэр шудраг бус шүүгч үйлчилж өгсөн байна. Тэгээ өмгөөлж өгсөн байна. Тэгээ яагаад өмгөөлвөө гэж. Тэгэхээр бидний амьдралд энэ нэгдүгээр ишлээс харах юм бол маш тодорхойгоор хэлсэн. Яагаад бид нар залбирах ёстой юм бэ гэдгийг. Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэд ойлгуулахын тулд тэр ийм нэгэн сургаалт зүрлэл айлтгаа гэж. Сэтгэл алдрахгүйгээр буюу амьдралдаа урам уурахын тулд бид нар залбирдаг байх ёстой гэж хэлсэн. Амьдралдаа урам уурахын тулд, шантрахын тулд хүний бүрийн амьдрал, бидний амьдралд маш олон асуудлууд байгаа шүү дээ, бэрхшээлүүд байгаа шүү дээ. За ингээд том жижиг дундч гэдэг юм ингээд үр нөлөөгөөр нь те үр дагавраар нь ангилах юм бол янз бүр ангилагдах байна. Хүний бүрийн амьдралд те энийг нэг шийдчих юмсан. Энийг нэг өөрчилчих юмсан. Энийний ард нэг гарчих юмсан гэсэн залбирлын хүсэлтүүд, амьдралын нөхцөл байдлууд заавал байж л байдаг. Тэгээ Библи тэнцээ юу гэж хэлж байгаа вэ гэхээр амьдралдаа шантраад бууж өгөхгүй тулд нэг зүйлийг хийж сурах хэрэгтэй. Тэр бол залбирал гэж хэлсэн. Амен. Шантрахгүй тул залбир сурах хэрэгтэй гэж зааж өгч байгаа. Тэр шантрахгүй тулд хүчтэй байгаараа, шантрахгүй тулд сэтгэлийн тэнхээтэй байгаараа, шантрахгүй тулд мэдлэгтэй болоороо, шантрахгүй тулд ийм байгаараа гэхээс илүүтэйгээр яг энэ хэсгээр юу ярьж ихээр шантрахгүй тулд залбир сураарай гэж хэлсэн. Амен. Тэр бид нар хин нэгэн хүнийг амьдрал дээр тийм эргэн тойрныхоо хүмүүсээс хин нэгэн хүнийг өөрчлөхийг хүсэж болж байна тийм. Ингээ амьдралд ингээд хайртай дотны хүмүүсээс маань хин нэгэн хүн ингээд үнэхээр өөрчлөгдсөн байгаасай, муу зуршлалтай бол муу зуршлаасаа гарсан байгаасай, гэр бүлэнтэй докторгүй бол гэр бүлэн доктортой болоосай, санхүүгийн хүн дарамтанд орсон бол санхүүгийн доктортой байдалд ороосоо ч гэдэг юм. Эсвэл өөрсдийнхөө амьдрал дээр эрүүл болоосоо, тийм миний санхүү доктортой болоосай, харилцаанууд маань босгон байгууллагаасай, харилцаанууд маань битгий нураасай, нурсан харилцаанууд маань сэргээсэй ч гэдэг юм. Ийм залбирлууд бидэнд байгаа. Тэгээ энэ залбирлууд дээр бид нар унахгүй тулд, энэ залбирлууд дээр бид нар шантрахгүй тулд, энэ залбирлууд дээр бид нар урам уурахгүй тулд, бас итгэл алдрахгүй тулд яг тууштай бөгөөд тогтмол залбирч сурахыг Библи бидэнд зааж өгч байна. Өнөөдөр бид нар маш тодорхой хоёр зүйлийг сурна. Бидний мэддэг зүйл байгаа. За сэтгэл алдрахгүй залбирахын тулд бид нар хоёр зүйл суралцах хэрэгтэй болно. Сэтгэл алдрахгүй залбирахын тулд.
За 2-5 дахь ишлэгийг харъя бүгдээрээ. Нэгэн хотод Бурханаас үл имэдэг, хүмүүсийг ч эс хүндэлдэг шүүгч байжээ. Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй шүүгчд очиж арцалдагчаас минь намайг өмгөөлөөч гэдэг байлаа. Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө хэдийгээр би Бурханаас имэдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нэ. Түүнийг өмгөөлөхөөс тэр сэтгэвээс ирж үргэлж надад төвөг удахгүй гэжээ гэсэн. За энэ хэсгээс бид нэр тэр эмэгтэйн тууштай байдлыг харж байна. Тэр залбирал гэдэг бол тууштай байдлыг шаарддаг. Тэр залбирал бол зүгээр нэг удаагийн хүсэлт ерөөсөө биш. Нэг удаагийн оролдлого ерөөсөө биш. Энэ бол тууштай байдал. Үргэлжийн хийгдэх ёстой үйл. Үргэлжийн хийгдэх ёстой үйлчлэл гэж бас хэлж болж байна. Залбирал бол. Тэр тууштай байдал гэдэг нь юу юм бэ гэхээр зүгээр л ингээл өглөө оройгүй 24 цагийн турш бара бэрэ ширээ гэдэг хоёр ерөөсөө биш. Тууштай байдал гэдэг бол химнэлээ алдахгүй байх явдал. Химнэлээ алдахгүй байх явдал. Тогтвортой байдлыг шийд тууштай байдал гэж хэлдэг. Тэгээ хэр сүртэй харагдаж байгаа вэ гэдэг нь тууштай байдлыг тодорхойлохгүй. Харин хэр тогтвортой байгаа вэ гэдэг нь тууштай байдлыг илэрхийлдэг. Тэр та хэр тогтвортой залбирдаг хүн бэ? Та итгэлийн амьдралдаа залбиралд хэр их ач холбогдол өгч цагаа зориулдаг хүн бэ? Таны хувьд залбирал гэж юу вэ? Та хамгийн сүүлд хизээ залбирсан бэ? Эсвэл та нэг сэдвийн төлөө хэр удаан залбирдаг вэ? Гэх мэтлэн асуултанд бид нэр хариулах юм бол би юу н залбирт хэрэг ханддаг вэ гэдгийг тодорхойлж болно. Харамсалтай нь яг зарим тохиолдолд олон хүмүүс бидний дундаас Христ итгэл гэдэг бол зүгээр нэг юм эд чидийн юм шиг хандаад байгаа нь буруу болчиход идэг. Христ итгэл бол итгэл гэдэг бол ерөөсөө эд чид ерөөсөө биш. Энэ зүгээр нэг дэлгүүн дотроос гарч ирдэг бэрдэд 3 хүсэлтэд мэдүүлж байгаа явдал ерөөсөө бас биш. Тэнгүүтээ би юу хүсэж чинь та надад биелүүлж тэгвэл би танд итгэе гэдэг шантаач бас биш. Христ итгэл бол амьд бурхантай харилцаж байгаа амьд харилцаа. Үүн дотор л өсдөг. Үүн дотор л Христ итгэл явагддаг. Тэр тууштай байдал гэдэг бол яг энэ эмэгтэйтэй адилхан үргэлж тэр шудраг бос шүүгч дээр очиж байгаа. Энд чи 2 дугаар ишлэлээр тэр эмэгтэй шүүгч дээр очиж гэдэг. За Монгол хэлэн дээр л яг нэг энэ цаг нь биеийн сайн харагддаг. Нөгөө хилцүүн дүрм нь ерөөсөн сайн харагддаг. Энийг очиж гэдэг үг нь грек үг нь яг ямар утгатай дүрм дээр бичигдсэн байдаг вэхээр дандаа үргэлж гэсэн санаа илэрхийлдэг байхгүй. Үргэлж очисоор бас. Тэгэхээр энэ нэг удаагийн явдал ерөөсөө биш. Байгаагүй. Энэ 4 дугаар ишлэлээс харах юм бол энэ ч бас тэгсэн мөн шүүгч туслахыг удтал хүсээгүй гэдэг үг байгаас тий. Удтал хүсээгүй гэдэг чинь тэр эмэгтэй бүр маш удаанаар маш олон удаа тий тэр шүүгч дээр очисон гэсэн үг. Тэгэхээр энэ чи цаг хугацааны хувьд бид нар харах юм бол үнэхээр шантраагүй байна гэсэн. Шантраагүй. Үргэлж залбираад гэсэн. Үргэлж л очиод гэсэн. Байнга л очиод хаалхын нүдэдсэн гэсэн. Хаалх нь очиод намайг өмгөөлж өгөөч. Таал намайг өмгөөл гэл. Тэгээ тэр хүнийг бол шудраг бос шүүгч гэдгийг бүгд мэдж байгаа шүү дээ. Тэр эмэгтэйч мэдж байгаа. Гэхдээ л очиод гэсэн. Энэ хүн өмгөөлөх юм бол яг шудрагаас тий намайг өмгөөлж чадна гэдэг итгэл байгаад шүү дээ. Тэр тууштай байж сурахын тулд бид нэр энэ зүгээр нэг юм юу гэдэг ингээл автоматар механикаар за би өглөө болгон залбирх хэвээр, би өдөр болгон залбирх хэвээр, би орой болгон залбирх хэвээр гэдэг юм механик үйлдэлээс илүүтэйгээр энэ бол сэтгэлийн хандлага байх учиртай. Сэтгэлийн хандлага байх учиртай. Миний залбирал эзэнтэй харилцаж байгаа харилцаа маань тогтвортой байх хэрэгтэй гэж. Тэгэхээр амьдралд нэг ингээд жоохон ингээд юу гэдэг тийм амьдралд нэг юм үл ойлгогдох, эргэлзээтэй эсвэл миний бодож байгаагүй, миний хүлээж байгаагүй үйл явдал, нөхцөл байдал тохиолдох үед бид нэр заримдаа нэг бол маш хүчтэй залбирдаг. Гэхдээ тэр хүчтэй залбирал нь тэр нэг асуудал шийдэгдэх хугацаанд л үргэлжилдэг. Зүгээр нэг юм оволцоол дуустдаг гэсэн. Дүрлзээл дуустдаг. Маш их тэмүүлж тэ хүсэж залбирдаг. Үгүй бол ямар нэгэн тохиолдох үед зүгээр ингээд урам угарчдаг. Би ингээ хичээгээд хахад. Би сайн байх гэж бодоод хахад. Би ингээд чадан ядан ингээд яваад хахад яагаад миний амьдралд ийм тохиолдож байгаа юм бэ гэж. Тэр энэ хоёрын аль нь ч үр дүн үр нөлөө
тийм ч сайн биш. Харин Библиэлд юу хэлж байгаа вэ? Амьдралд юу ч тохиолдсон Бурхантай харилцаагаа доктортой байлгаа гэж хэлж байгаа. Үргэлж доктортой байлгаа. Юу ч болж исэн одоо эн чинь яг нэг үргэлж талрах гэдэг үг гэдэг чинь Библиэлд яг тэрнтэй адилхан үргэлж залбир гэдэг үг байхгүй. Үргэлж залбир. Тэр тууштай байдал гэдэг бол ямар нэг асуудал шийдэгдэх хүртэл гэж бодох хэрэггүй. Харин энэ амьдралын өдөр хоног дуусах өдрийг хүртэл би Бурхантай харилцаа үргэлжилнэ гэж энэ миний өөрийн хандлага байх ёстой гэж. Тэгвэл бид нар чинь нэг за одоо би өөрийнхөө хэрэгтэй юмыг авчлаа болоо. За одоо надад Бурхан хэрэггүй гэсэн хандлага төрчих гээд идэг. Тэгэхээр яг энэ эмэгтэй хувьд бол яг тууштай байдлын үлгэр загвар болж байгаа. Тэгэхээр шудраг бус шүүгчийн тэр нэг амьдралыг нь тэр нэг бүр ингээд амар заяаг нь бүр үзүүлэхгүй байгаа байхгүй. Энд чинь нэг юм үг байгаа. Надад төвөг удах байх гэдэг үг байгаа байхгүй. 5 дахь ишлэл дээр. За энэ үг нь бас л грек хэлнээс ямар утгатай үг гэхээр за шууд утга нь ийм утгатай. Яг хоёр салуу утгатай. За надад төвөг удах байх гэдэг. За тэрний үгс үг шууд нөгөө эсрэг хүнийхээ нүдийг нь цөм цохих гэсэн утгатай үг байхгүй. Нүдийг нь цөм цохих ингээд бүр ингээд хөхөртлөн цохих гэсэн үг. А хоёр утга нь юу гэхээр тэр хүний тархийг нь өвдгөх гэсэн утгатай үг. Тархийг нь өвдгөх. Бүр ингээд ядаргаа болоод тэр хүнийг бүр ингээд ядаргаанд оруулах гэсэн утгатай үг гэдэг. Тэгээ манай юун дээр болохоор төвөг удах гэдэг арай зөөлөн бууж ирсэн. Тэр эмэгтэй бол тэр шудраг бос шүүгчин бүр тархилоог нь бүр эргүүлсэн гэсэн үг. Эргэтл нь очсон гэсэн үг. Эргэтл тий. Одоо баг ингээл хаашаа чарсан тэр эмэгтэй баг зогсчихсан баха. Тэгээ цонхныхын цаанаас ингэж хараал та ингээл орой өдөж болгонгод ингэж хараал би өө шүү намайг өмгөлж өчтэй гэл. Бүр зүүдэнд нь баг орж ирсэн баха. Энэ утга нь яг тийм утгатай байх. Ер нь ингээл тархин бүр ингээд эргэцсэн бүр тархин эргэцсэн. Тэгж одоо тууштай байсан гэсэн утгатай. Тэгэхээр та бид өнөөдөр эзний өмнө эрэхтэй эзэнтэй харилцахдаа ямар нэгэн сэдв бариад хэр их тууштай байдаг вэ? Эсвэл ингэж ханддаггүй бид нар те ингээд за бурхан мэдж байгаа юм чи. Би зүгээр өргөөл орхич. Амгалан хүмүүс шүү дээ бид нар ч бас. Бурхан миний дотор юу байгааг мэдж байгаа. Бурхан намайг ямар үгээр залбирахыг мэдж байгаа учраас би зүгээр өргөчий. Бурхан би танд өргөцсөн шүү. Тэгэл болоо өөрөө сайхан энүүрээ сайхан явмаар байгаа байхгүй юу? Тин чи ерөөс залбирал манбирал үлдмээргүй шүү дээ. Тэгээд тэрийгээ юу гэж одоо өмгөөлөд энэ бодоод байна гэхээр бурхан миний доторх зүрх сэтгэлийн бодлыг мэдж байгаа. Миний гүнийг гүнтэх мэдж байгаа. Би дотроо яолон залбирч байгаа. Гэтэл яг энэ түүхээс харах юм бол тууштай байдал гэдэг бол тийм биш. Энэ маш идэвхтэй байдлыг харуулж байгаа. Маш идэвхтэй байдлыг. Тэгэхээр энэ хэсгээс бид нар бүгдээрээ тогтмол залбирлын амьдралтай болохыг сурцгаая. Тэгээ өнөөдрийн хүртэл магадгүй та бидний залбирлын амьдрал, залбирлын хэм маяг доктортой биш байсан бол тийм ч одоо тууштай биш байсан бол би та бүхнийг уриалж байна. Залбиралт цаг гаргаарай. Залбиралт цаг гаргаарай. Залбирч байгаарай. Одоо манай чуулган чинь одоо ингээд D5 дагалдуултын бүлгүүд, эсийн бүлгүүдэд хамрагддаг нийт гишүүдээ ингээд харах юм бол бид нэг 700-аас 800 байгаа шүү дээ. Зүгээр яг харьяалтай хүмүүс харах юм бол 1000 орчим хүмүүс байна. Ингээ харахаар зөвөр ингээ харьцуулъя бүгд. Өглөөний залбиралд бид хэдэн хүн ирдэг вэ гэвэл өглөөний залбиралд өглөөний залбиралд ирдэг хүмүүс бол маш цөөх. Өглөөний залбиралд за нэг 20-од хүн ирдэг. За яг ингээд 14 хоногийн одоо мацаг барин залбирж байгаа залбирлаар бол нэг 50-аад хүн ирдэг. Гэтэл Библи ингэж хэлдэггүй. За ер нь Христэд итгээд 1000 хүн тутмын 10 одоо залбирч байгаарай гэж хэлээгөө. 100 тутмын 10 залбирч байгаарай гэж хэлээгөө. Бүгд залбирч байгаарай гэж хэлдэг. Амен. Тэр та үнэхээр таны амьдралд ямар нэгэн өөрчлөлтийн хэрэгцээ байгаа бол ямар нэг амьдралын асуудлыг шийдэх хэрэгцээ байгаа бол эсвэл өөрийнхөө хувь хүнийхээ хувьд дотоод болон гадаад хүчин зүйлсээс өөрчлөх ямар нэгэн шаардлага байгаа бол би таныг тууштай залбирч байгаасаа гэж уриалж байна. Таны залбирал тогтмол байгаасаа, доктортой байгаасаа. Тэгэхээр залбирна гэдэг чинь ерөөсөө ийм төвөгтэй зүйл ерөөсөө биш гэдгийг бид нар хүлээж авах хэрэгтэй. Төвөгтэй зүйл ерөөсөө биш. Залбирал гэдэг бол Бурхантай харилцаж байгаа харилцаа.
Заримдаа Христ итгэгчдийн амьдралд нэг ийм нарийнч юм уу эсвэл юу гэдэг харамсмар ч юм уу тийм хандлагууд тогтсон байдаг. За гялс тавчхан залбирч. Гялс тавчхан залбирч. Энэ юу гэсэн үг вэ? Өөрөөр хэлбэл нэг залбирхаас залхуураа даана гэдэг юм юу гэдэг мэдгүй. Нэг хідэн үг холбож хэлэхээсээ төвөгтэй байна л гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд Бурханд үнэхээр итгэж байгаа бол Бурхан бидний амьдралыг бүгдийг мэдж байгаа нь үнэн. Таны бүгдийг мэдж байгаа. Таны дотор юу байгааг бүгдийг мэдж байгаа. Таны дотор ямар залбирлын хүсэлт байгааг, юуны төлөө эмзэглэж байгааг, тэгээ танд ямар хэрэгцээ байгааг, бас юуг өөрчлөх ёстойг бүгдийг мэдж байгаа. Бас та бидний зүрх сэтгэл дотор ямар гим нүгэл байгааг, ямар нуугдмал зүйлс байгааг бүгдийг мэдж байгаа. Гэхдээ Бурхан бидэнтэй амьд харилцаатай баймаар байгаа. Амен. Бурхан Адам Эва хоёрыг анх бүтээгээд тэгээ Адам Эва хоёр гим нүгэл дундаг. Гим нүгэл дунаад гим үйлцснийхээ дараа өөртөө харсан чинь нүцгэн байсан. Гимд орхоос өмнө гим үйлдэхээс өмнө нүцгэн байгаагаа олж хараад ерөөсөө ичдэхгүй байсан. Харин гим үйлцснийхээ дараа нүцгэн байгаагаа хараад ичсэн. Ичингүүтээ тэр хоёр Бурханаас нуугдсан. Тэгээ Бурхан Адам Эва хоёрыг ингээд хайдаг хайгаа явдаг. Адамаа чи хаана байна гэв. Адамаа чи хаана байна гэв. Тэр хоёр Бурхан олж чадахгүй тийм газар нуугдсан байсан учраас Бурхан хайсан уу? Үгүй. Адам өөрөө Бурханы өмнө гарч ирээсэй гэж Бурхан хүсчихсэн. Библийн түүхэн дээр дандаа л юм байдаг. Мосег ч гэсэн дууддаг тий. Шатаж буй бутан дотроос Бурхан ярьдаг. Мосег дууддаг өөрлөх. Та хэн бэ гэж. Би бол би байгаа юм аа гэж хэлдэг. Тэр өөрөөр хэлбэл Бурхан тантай амьд харилцаатай баймар. Зөвхөн тантай. Зарим тохиолдолд бас ингээд бидний итгэл үнэмшлийн хандлага маань би нэг сайн мундаг итгэгч хүнээр пастраар эсвэл багшаар залбируулчих юм бол болох гээд байна гэж бодоод байдаг. Энэ нэг юм үнэндээ бол энэ бол шүү дээ. Яг нэг нүгөө ярихад бол шашинлаг сэтгэлгээ байхгүй. Бидний Бурхан амьд. Тэг хүн нэг бүртээ хувьчилсан харилцаатай байж чадна. Түүнд тийм эрх мэдлэнч байгаа, хүч чадланч байгаа. Тэр нэгэн зэрэг бүх газар оршиж чаддаг цорын ганц амьд Бурхан. Түүнээс ч зөвхөн ингээд тэг хин нэгэн мундаг хүнээр дамжуулж л намайг сонсдог тийм Бурхан, өчүүхэн Бурхан ерөөсөө биш. Би Бурхан руу хандаад залбирсан чинь Бурхан намайг сонсдохгүй те. Чиний гим нүгэл дэндүү их байгаад байна. Би чамайг сонсож чадахгүй нэ. Аль чи тэр пастор дээр очиод нэг зуршлан залбирлаад байхдаа тэгвэл би тэр пастораа дамжуулаад чамайг нэг ойлгох гээд байна гэдэг тийм сул дорой Бурхан биш. Амен. Бурхан таны залбирлыг шууд сонсно. Мэдээж Библиэлд дээр ахлагч дээр очиж гар тавилаа залбирал гэдэг үг зааврууд байгаа. Гэхдээ тэр нь дандаа тийм байгаараа гэж утгатай ерөөсөө биш. Тэр бол гим нүглээс чөлөөлөгдөхийн төлөөх залбирал байхгүй. Гим нүглээс чөлөөлөгдөхийн тулд зүрх сэтгэлийн эдгэрэл хийгдэхийн тулд ахлагч дээр очиод гар тавиаж залбируулаарай. Тэгвэл тэнцээ эдгэрэл явагдана гэж хэлдэг. Тэгэхээр бидний хувьд өдөр тутмын амьдрал дээр Бурхантай харилцаа маань Бурханаас шууд хамааралтай байх тэр тогтвортой байдал, тууштай байдлыг өнөөдрийн бичээс бидэнд сануулж байна. Аль нэг төрлийн асуудлаар Бурхантай ярихаа хизээж зогсохгүй байцгаая бүгдээрээ. Амен. Тэгээл ингээл за болцсон. Миний бодож байсан зүйл болчлоо. За хүсчлээ одоо яасан. Миний ипотекийн зээл шийдэгдсэн. За болоо. Миний тэр юм шийдэгдсэн. Болоо. Миний энэ ажил бүтцсэн. За болоо. Ингээд зүгээр тайвшраад зүгээр өдөр тутмынхаа амьдрал дундаа явж болно. Асуудал байхгүй. Энийг буруутгахгүй, бас үгүйсэхгүй. Гэхдээ бид нэр залбирал дотор, сүнс дотор, итгэл дотор өсөхгүй. Хизээч өсөхгүй. Бид нэм гарагт ирдэг. Оролцогч байна гэсэн үг. Бид нар итгэлийн амьдралаар амьдрч байх тухай бид нар үргэлж бодох хэрэгтэй. Амен уу. За тэгээд танд хүн болгонд л мэдээж нэг ямар нэгэн залбирлын сэдв байгаа шүү дээ. Тэгээд тэр залбирлын сэдвээ та эх өдрүүдэд, эх он жилүүдэд үнэхээр тууштай бариад тэр залбирлын сэдвийн талаар Бурхантай ярихаа битгий зогсоогоор үргэлж яриарай. Бурхан хизээч залахгүй. Бурхан хизээч таныг ингээд төвөгшөхгүй.
Чи одоо яа чи 5 жилийн өмнө энийгээ ярьж ирсэн. Одоо ямар ядаргаатай юм бэ? 5 жилийн дотор наа чи ингээд ойлгохгүй байна уу те гээл те. Бидний бурхан тийм адараа ааштай бурхан ерөөс биш шүү дээ. Амен. Та бурхны хүүхэд байхгүй. Та бурхны хүүхэд. Бид нар үр хүүхэдтэй тий ерөөсөө ингээд төгшөөдгүй үстэй. За яг зарим тохиолдолд төгшөөдгөл байх л та. Гэхдээ л яг сэтгэлийнхээ углуурахт ерөөсөө төгшөөдгүй үстэй тий. Чи миний хүүхэд биш болчихдгийг хүү гэдэггүй үстэй. Тий эсвэл чи надтай юу ч битгий ярьдах уу? 18 настай чинь уулзъя гэдэггүй үстэй. Үргэлж бид нар ярьдаг үстэй. Одоо манай том хүү 7 настай тэгээд байнга юм асууна. Үргэлж юм асууна. Аава яагаад энэ юм байгаа? Аава яагаад энэ ингэж байгаа? Яагаад юм гэл. Тэгээ заримдаа юм ачаал ихтэй ингээд ядарсан үед бол тэр нь ингээд амар хэцүү байдаг. Ингээд заримд нэг асуултыг ойлгодгүй. Яагаад юм бол? Яагаад тэгсэн юм бол? Тэгээд хэрвээ бид нэр үр хүүхдээ те ингээд төвөгшөөгөөл за надаас нэг ч асуулт битгий дахиж асуу. Би хариулмааргүй байна. Би ядарчин. Чи над руу битгий дахиж ир гэдэг бол миний зүрх сэтгэл аавын зүрх сэтгэл, эцгийн зүрх сэтгэл байхгүй нэг гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Тэр хэдий ядарсан ч гэсэн үр хүүхдийнхэн ойлгох тэр хэлээр нь ойлгох тэр тайлбараар нь тайлбарлаж өгөх гэж хичээх нь яг тэр аав хүү хоёрын сэтгэлийн холбоо явж байгаа байхгүй. Тэр бид нар ийм юм чинь. Сул доороо бид нар ийм юм чинь. Үр хүүхдээ ингэж ханддаг юм чинь. Төс хүчит бурхан та бидний залбирлыг үргэлж сонсно. Үргэлж сонсно. Амен. Тэгэхээр та ингэж битгий бодорой. Би бурхныг залхаачлаа гэж битгий бод. Хизээж бурхан залхахгүй. Яг бол танд хайртай учраас бурхан залхахгүй. Харин та залбиралтаа хизээж залхаж болохгүй. Тууштай байгаарай. Тогтвортой байгаарай. Сайн нэг Physical Asia гэдэг нэвтрүүлэг шоу болсон шүү дээ. Тэрэн дээр нэг манай Монголын багч нэг хин Орхон Баяр хандаа хин Адиа зүрэн гуравч нэг юм юу төртөгтэй. Ингээд хүнд туухаа ингээд чирдэгтэй ингээд. Тэгээ тэрэн дээр ингээд тактик нэг гоё байхгүй ингээд амар удаанаар ингээд эхлээл удаанаар ингээд алгуурхан яваал нөгөө багийнх нь ингээд хурдлаалтай ингээд хурдлаал гүөх гээл. Тэгэл ингээд алгуурхан ингээд яваал. Тэгэл Орхон Баяр чинь за хурдан хөдөлж энерги шат авахгүй шүү гэсэн. Эцсийн минут дуусах хүртэл те эцсийн тойрог дуусах хүртэл тийчээ гүйцэл одоо те одоо даалгавраа сайн биелүүлэхийн тулд энерги шат авахгүй шүү. Доктортой байж шүү гэл. Тэгэл баг багаар ингээд за одоо жоохон хортлъя гээл. Тэгэл дахиад жоохон байж за одоо жоохон хаяархан явъя гээл. Ингээд тийчээ нэг тийм цикл яваад байгаа. 100 тойргийн юм цикл явж байгаа. Хэрхэн доктортой байдлаар хадгалах вэ гэдэг. Би бол тэрийг тийж л харсан. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал эзэн Есүс Христийг ирэх өдрийг хүртэл ийм доктортой байх учиртай. Доктортой байх учиртай. Тэгэл нэг гоё юм болонгол гэж авалцаал. Эзэн минь таас даагуу мундаг гал ингээл авалцаал. Тэгэл нэг хүнд юм болонгол уйлж унжаал ингээл газраар нэг юм болоо л тий. Тэгэл хүн амт таньдаг мэддэг бүх хүн амт л гоо яриад холбогдоод миний төлөө залбирч өгөөч ингэж тэгэж ингээл. Тэгэл бурхан өөрийг нь сонсохгүй юм шиг ингээл. Тэгэл нэг бол ингээ гөлөө ингээл. Юу болж байгааг мэддэг. Чи сүмдээ явж байгаа мэдгүй. Чи хэний символ өгөлээ мэдгүй. Энэ өөрөө докторгүй байдал байхгүй. Докторгүй байдал. Тэгээ баяр болохоор оволцоол. Зуны кемп болохоор оволцоол. Гадаадас хүн ирэхээр оволцоол. Энэ хамгийн докторгүй байдал. Харин бурхан таныг доктортой байгаасаа гэж хүсэж байгаа. Таны зүрх бурханы өмнө доктортой байгаасаа гэж хүсэж байгаа. Амен. За энэ бол гим нүгэлгүй төгс ариун болгоорой гэж хэлж байгаа юм явдал ерөөсөө биш. Бид нар нэг зүйлийг мэдэн шүү дээ. Бид нар энэ хорвоо дэлхийн амьдрал дуусах өдрийг хүртэл бид нар гим нүгэлтэд үргэлж тэмцэлтэн. Үргэлж тэмцэлтэн. Мах бод болон сүнс хоорондоо үргэлж тэмцэлтэн. Мах бод дандаа хүсэл тачааллын дагуу гим нүглийг хүсдэг бол сүнс харин хүсэл тачааллын эсрэг үргэлж бурханлаг байдлыг ариуслыг хүсдэг. Энэ тэмцэл бол байнга байна. Ром номон дээр тийм учраас бидний аврал баталгаатай боловч эзэн Есүс Христийг ирэх өдрийг хүртэл бид нар ариуслыг өсөх ёстой гэж хэлдэг. Амен. Энэ бол доктортой байдал гэдэг бол доктортой залбирдаг байгаараа гэж байгаа нь тууштай залбирч байгаараа гэж байгаа нь гимгүү ариун болоорой гэж хэлж байгаа гэсэн үг өрөөсөө биш. Амен.
Тэгвэл бид нар бас ингээд өөрсдийнхөө амьдралыг ингээд харсан чинь би ингээд зарим тал дээр сул дорой, гим нүгэлтэй, өөрийнхөө доторхыг ингээд харсан чинь үйл уушлалтай, үзэн ядалтай, гомдолтой, хорсолтой. Тэ хоёр нүртэй. Тэнгүүтээ өөрийгөө одоо механикаар хүчээр баг би бурхны цензур тэнцэхгүй учраас би бурхан руу хандан залбирах эрхгүй гэд зарим хүмүүс тодорхойлох гээд идэг. Үгүй. Бурхан биднийг гимгүү ариун болгохоор тэ авраагүй. Харин гимгүү гэж тооцохоор биднийг аварсан. За энэ гэхдээ гим нүгэл дотроо давраад яваад байна гэсэн үг биш те. Нөгөө ариуслууд өсөх ёстой гэдэг амьдралын зарчмыг бид нэр үргэлж бодож явах ёстой. Би дахиад хэлье. Та биднийг төгс ямар ч гим нүгэлгүй болгохоор бурхан биднийг авраагүй. Харин та бид гим нүгэлтэй учраас биднийг гимгүү гэж тооцохоор аварсан. Тийхүү та бидэнд аврал сойрогдсон юм аа. Бурхан биднийг өөрийнхөө хүүгийн үхэл ба амьлалтаар дамжуулаад гимгүү гэж тооцсон учраас та бид аврагдсан. Одоо бид эзэн Есүс Христийн загалмаа дээр урсгасан цус, загалмаа дээр өргөсөн амины улмаас бид нэр өнөөдөр гимтэй мөртлөө гимгүү хүн шиг аврал дотор амьдарч байгаа. Харин тийм учраас бид нэр залбиралт тэ бурхны нэгүсэл дотор байгаагаа ойлгож ухамсарлаж үргэлж бурхан миний төлөө өөрийнхөө хүүг өгсөн юм бол бусад зүйлийг үнгүй өгөхгүй байна гэж юу гэдэг ижил байгаа шүү дээ. Тийм учраас бид нэр залбиралт маш тогтвортой, тууштай байхыг Библи бидэнд өнөөдөр ятгах чинь. Би дахиад хэлье. Хэрвээ та амьдрал дээр ямар нэгэн зүйлийн төлөө залбирч байгаа бол таны амьдралд ямар нэгэн хэрэгцээ шаардлага байгаа бол өөрчлөлт хэрэгтэй бол тууштай байгаарай. Тууштай байдлаа битгий алдаарай. Энэ эмэгтэй, энэ бэлэвсэн эмэгтэй шудраг бус шүүгчийн тархилгыг эргэх хэмжээнд хүртэл тууштай байсан шиг тууштай байгаарай. Битгий шантраарай гэж хэлье. Хоёрдугаарт нь 6-8 дугаар эшлэлээр. Тэгээд эзэн шудраг бус шүүгчийн юу хэлснийг сонс. Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашгирах өөрийн сонгосон хүмүүсээ бурхан өмгөөлөхгүй гэж юу. Тэр тэднийг удтал хойшлуулна гэж юу. Би та нарт хэлье. Тэр даруйд бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин хүний хүү эрэхтэй газар дээр итгэл олох болов уу гэжээ. За энэ ч бид нэр сэтгэл алдрахгүй залбирахын тулд хоёр дахь сурах ёстой зүйл юу гэхээр бидний бурхан хин бэ гэдгийг бид нэр таньж мэдэх хэрэгтэй. Бидний бурхан хин бэ гэж. Бидний итгэж байгаа бурхан хин бэ? Бидний бурхан бол бэрд биш ээ. Бидний бурхан бол жаазан дотор байдаг зураг биш ээ. Бидний бурхан бол хүний гараар бүтээгдсэн баримл биш ээ. Бидний бурхан бол хин нэгэн хүний зохиосон судар биш ээ. Бидний бурхан бол оргуу хоосноос орчлын ертөнцийг бүтээгч, төөс хүчит цорын ганц амьд эзэн билээ. Амен. Тэр шудраг бус шүүгч хүртэл нэгэн сул дорой бэлэвсэн эмэгтэн энэ шаргуу энэ сэтгэл итгэлийг нь хүлээн авч өмгөөлөх хэмжээнд хүртэл шийдвэр нь өөрчлөгдөж байгаа юм бол бидний шудраг эзэн тэр хүнээс ч илүү байх ёстой. Тэр бурхандаа бид нэр хандахдаа мохор сүсгийн байдлаар хандгаа болж сурах хэрэгтэй гэсэн үг. Мохор сүсгээр. Өөрөөр хэлбэл ингэн юу гэдэг өөрийнхөө л ойлгож байгаагаар бурхныг ойлгохгүй байцгаая гэсэн үг. Харин бичээсийн хэлж байгаагаар бурхнаа таньцгаая. Амен. Тэгээ олон тохиолдолд хүмүүс ийм ингэ тохиолдод байхгүй ингэ одоо олон хүмүүсийн төлөө ингэ залбирч байхад нэг юм хүсэлтүүд байгаад байдаг. За энэ асуудал шийдэх юм бол яг би үнэхээр бурхан байдаг гэдэгт яг итгэх гээд байна пастраа. Энийг төлөөл та миний төлөөстэй таас амар сайн залбираад өгчих. Тэгэх юм бол стандар яг болох гээд байна. Тэгвэл би яг нэрээ яг миний зүрх сэтгэл дотор бурханд итгэх итгэл маань яг баталгаад болох гээд байна. Нэг зүйл би хэлэх үү. Бурхан хинээрч батлагдахгүй. Бурхан хинээрч батлагдах шаардлагагүй. Бас бурхан хинээрч өмгөөлөгдөх шаардлагагүй. Яг үл тэр бурхан баг. Яг үл тэр өөрөө шудраг бурхан, төгс бурхан. Ямар ч цул дорой хүн, ямар ч хүн бүгд тэр гим нүгэлтэй хүн бурханы өмнө ирээд бурхан за та надад өөрийгөө баталчих тэгвэл би танд итгэе гэх ирэх байхгүй. Бурхан хин нэгэн хүний басааг тайлдаг бурхан ч бас биш. Өөрөөр хэлбэл бидний итгэлийн маань чиг хандлага, итгэлийн маань суурь зөв болох хэрэгтэй гэсэн үг. Зөв болох хэрэгтэй. Бурхнаа таньж мэднэ гэдэг.
бид зөв итгэлээр, зөв бишрлэлээр эзний өмнө ирж залбирдаг байх юм бол бидний залбирал гарцаагүй хариултаа аавна. Харин зарим тохиолдолд бид нар залбирахдаа тийм нэг юм шантаажлсан маягаар Бурхан руу хандаад байгаад асуудал гараад байгаа юм. Ингэчүүл тгий. Бүтээчүүл сүмдээ явъя. Та миний төлөө залбирч өгөөд таны залбирч өгсөн залбирал биелчих юм бол би эсийн бүлэгтээ ирье. Сүмдээ явъя. Хиний өмнөөс итгээд байгаа. Хиний өмнөөс сүмд явах гээд байгаа. Хиний өмнөөс амьдралаа өөрчлөх гээд байгаа. Заримдаа пасторууд бид нар ийм хүмүүсийн өмнөг өртөө юм шиг амьдардаг шүү дээ. Яагаад ямар өртөө гэж зарим хүмүүс өөрчлөгдөхгүй болохоор тэр хүний өмнөөс баг ингээд бүр ингээд хэвээр ингээд хэцүү болдог байхгүй. Тэр хүн өөрчлөгдөхгүй байгаа нь бидний буруу юм шиг заримдаа ингээд болчих гээд хүмүүс тэгж хандаад байдаг. Ерөөсөө тийм биш. Бид Бурханаа таньж мэдэх юм бол Бурхантай хөвчлсөн харилцаан дотор бид нар өсөх юм бол бид нар маш олон асуудлын ард гарч чадна. Бурхантайгаа хамт гарч чадна. Олон асуудлын ард гарч чадахгүй байгаа бас нэг үндсэн шалтгаан юу гэхээр би өөрөө Бурхан руу хандахдаа буруу хандаад байгаад асуудал гараад байгаа. Буруу хандаад байгаа. Яг энэ хэсэгт хэлж байгаа Бурханы үг бол юу гэж нэхэр өөрт нь хандан өдөр шөнөгүй хаширах өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж юу гэж. Бурхан үргэлж биднийг өмгөөлөх байр суурьтай байна. Таныг үргэлж өмгөөлөх байр суурьтай байна. Гэхдээ муу юм дээр шудраг бус зүйл дээр өмгөөлөхгүй. Энэ нөгөө сургаал зүрлэлч өөрөө нэг шудраг ёсны төлөөх сургаал зүрлэлч шүү дээ. Тэгэхээр бид нар нэг энэ муу зүйлийг бүтээхийн төлөө шудраг бус зүйлийг бүтээхийн төлөө Бурхан руу хандан залбирна гэдэг бол утгагүй хэрэг. Тэр угаасаа болохгүй боломжгүй. Яг л бидний Бурхан чинь шудраг Бурхан учраас шудраг бустай нийлцэхгүй, эвлэрэхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ одоо нэг ямар нэгэн ажил бүтээхийн тулд хин нэгэн хүний сэтгэлийг хөндөж өгөөч, сэтгэлийг өөрчилж өгөөч, тэр хүний сэтгэлийг зөөлөж өгөөч, би очиод уулзсангууд тэр хүн үнэхээр миний тал шийдвэр гаргаж өгөөч гэсэн чинь өөрийнх нь тэр залбираад байгаа бүтээх гээд байгаа ажил нь зүгээр өөрийнх нь ирэх ашигын төлөө тийм байх юм бол тэр чинь ингээд бас утгагүй болчиход байгаа юм. Ач холбогдолгүй болчиход байгаа. Тэр итгэж хүмүүс бид нэр бас альва зүйл тандахтаа амьдралын альва зүйлийг харахтаа нэг юм зөв буруу гэдэг өнцгөр хараад бурханлаг болон бурханлаг бус гэдэг өнцгөр хараад бурханлаг зүйлсийн зөв хүсэл эрмэлзлийн төлөө бурхнаас хичээнгүлэн гуйх юм бол тууштай залбирх юм бол бурхан түүнийг гарцаагүй биелүүлж өгнө. Бурхан түүнийг гарцаагүй та бидний гарцаагүй өмгөөлнө. Бусад хүмүүс шудраг бус байсан ч гэсэн, бусад хүмүүстэй шудраг бусраа бидэнд хандсан ч гэсэн, бусад хүмүүс биднийг хохироосон ч гэсэн, гомдоосон ч гэсэн, бидний амьдралд буруу муу зүйл хийсэн ч гэсэн хэрвээ бид зөв хүсэл эрмэлзэлтэйгээр бурхны өмнө ирж байгаа бол бурхан гарцаагүй биднийг хамгаална. Амен. Египтээс Израильчуудыг гаргахын тулд, өөрийн ард түмнийг гаргахын тулд бурхан тэгж хэлдэг Мосег дуудахтаа миний ард түмний хашгираа миний сонорт хүрлээ гэж. Тэд зовсныхоо улмаас тусламж гуйсан тэр хашгираа нь миний сонорт хүрлээ гэж. Бурхан сонсдог бурхан. Бурхан зөв зүйлийн төлөө, зөв хүслийн төлөө бурхан гарцаагүй өмгөөлдөг. Тэгээд өөрийнхөө ард түмнийг Израиль ард түмнийг Египтийн болчлоос Мосе гэдэг хүнээр дамжуулаад чөлөөлдөг. Тэгэхээр та бидний бурхан бол хин нэгэн хүний шантаажд ордог бурхан биш гэдгийг бүгд эхлээд мэдэх хэрэгтэй. Амен. Амен. Тэгэхээр өнөөдрийн хүртэл бид нар магадгүй үүнийг мэдхгүйхээ болмоос бурхан мань та энийг бүтээчвэл би энийг ингэе, та энийг ингэчих юм бол би итгэе, та энийг ингэчих юм бол би сүмд явъя, та энийг ингэчих юм бол би Библийг уншия, та энийг ингэчих юм бол би Библийн сургууль суръя, та энийг ингэчих юм бол би тгий гэжсэн бол одоо өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Бурхан минь энэ асуудлыг та өөрийнхөө хүслийн дагуу надад шийдэж өгөөч. Өөрийнхөө арга замаар та шийдэж өгөөч. Үүний төлөө би тань руу хандан тууштай залбирдаг байя гэж. Харин бид нар яагаад гэвэл өөрийнхөө хүслийг бурханд тулгачаад тэр нь болохгүй болонгод за болий гэж залбирх болчиход байдаг байхгүй. Бидний амьдралд бурхан гарцаагүй шудраг ёсыг, шудраг байдлыг тогтооно. Хэрвээ бидний хүсэл эрмэлзэл эрүүл байгаад, зөв байгаад, бичээсийн зарчмын дагуу байх юм бол бурхан бидний амьдралд гарцаагүй шудраг ёсыг тогтооно. Бурхан биднийг гарцаагүй хамгаална. Үүнд бити эргэлзээрэй. Бурхан хариулна гэдэгт итгэнэ гэдэг нь бурханд бууж өгнө гэсэн утгатай.
Бурхан миний амьдралд хариулна гэдэгт би итгэж байна гэдэг нь Бурханд би өөрийнхөө амьдралыг тавьж өгч байна гэсэн үг. Бурханы миний амьдрал Бурханаас бүрэн хамааралтай гэж бууж өгч байгаатай адилхан. Тэгжиж л бид нар яг миний амьдралд залбираад байгаа залбирал маань Бурханы арга замаар миний амьдралд хариулт нь өгдөөсөө гэж хүсэж байгаа гэсэн. Тэгэхээр хэрвээ бид нар өөрсдийнхөө амьдралыг Бурханд Бурхан миний амьдралыг захирагч, хянагч байгаасаа, миний амьдралын эзэн Бурхан байгаасаа гэж шийдэхгүй юм бол, бас бууж өгөхгүй юм бол амьдралынхаа олон талбар дээр би ямар зүйлийг тээж явах вэ гэвэл Бурхан минь би ийм зүйл хүсэж байна гэж Бурханд өөрийнхөө хүсэлтийг тулгасан амьдралаар амьдрна. Би ийм зүйл хүсэж байна гэж. Харин Бурханд амьдралаа тавьж өгөх юм бол, Бурханд амьдралаа захируулахаар шийдэх юм бол Бурхан минь миний амьдрал дээр таны хүсэл биелэх болтугай гэж амьдрна. Амен. Тэгэхээр та бидэнд ийм хоёр сонголт байгаа. Би өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлэхийн төлөө амьдрал дээр амьдрах уу? Эсвэл миний амьдрал дээр Бурханы хүсэл биелсэн байхын төлөө би амьдрах уу? Гэдэг хоёр сонголт байгаа. Энэ сонголт нь өөрөө чөлөөт сонголт. Та шийднэ. Таны гарт таны амьдрал байна. Яг энэ сонголтын хувьд бол аль нь үр дагавар болон үр жимстэй. Хэрвээ би өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлэхийн төлөө энэ амьдралын он жил цаг хугацаа амьдралын бүх их сурвалжуудад зориулах юм бол тэр бүх зүйл нэг л өдөр байхгүй болно. Нэг л өдөр байхгүй болно. Тэнгэрийн доорх бүх зүйлс тогтоосон цаг хугацаатай. Энэ хороо дэлхий дээр мөнх зүйл нэг ч байхгүй. Ганцхан хайр л үлдэнэ, Бурханы хайр л үлдэнэ. Амен. Харин миний амьдрал дээр Бурханы хүсэл биелсэн байгаасаа гэж хүсэж эренэлзэж амьдрах юм бол энэ бол мөнхийн ач холбогдолтой. Энэ бол мөнхийн үр жимстэй. Би энэ хороо дэлхий дээр хүмүүн хэмээх юм гайхалтай хөв тавилангаар амьдарч байгаа амьдралынхаа зорилгыг биелүүлж амьдарч байна гэсэн үг. Бурханаар дуудагдсан дуудлагааг хэрэгжүүлж амьдарч байна гэсэн үг. Тийм учраас Бурхан хариулна гэдэгт итгэнэ гэдэг нь Бурханд амьдрал дээр бүрэн бууж өгч байна гэж. Тэр олон жилийн турш хэрвээ та Бурханы өмнө бууж өгч чадаагүй амьдралын талбар байгаа бол хэсэг байгаа бол Бурхан өнөөдөр танд сануулж байна. Одоо бууж өгөөч. Одоо болноо. Одоо зурал татгаа юм тавиа. Миний өмнө хүрээд ирээ гэж. Тавьчих юм бол амарнаа гэж хэлж байна. Амен. Бид нэр ингээд энэ цаасыг жишээлбэл энэ цаасыг ингээд бариад ингээд яг ингээд өргөхөд бол ямар ч одоо хүч шаардахгүй. Ямар ч хүч шаардахгүй шүү дээ. Энэ ингээд барихад ингээд хоёр гараар ингээд өргөж мөрөх шаардлага байхгүй шүү дээ. Тэ ингээд хүнд юм өргөхийн тулд зөв суултаас одоо босох ёстой мастаа тийм байхгүй шүү, тийм техник хэрэггүй шүү дээ. Зүгээр л барьж байгаа тий. За 10 минут өрөхөд бол гайгүй. 1 цаг өрөхөд бол бас гайгүй. 10 жил бариул яах вэ? 20 жил бариул яах вэ? Энэ гар ажиллагаагүй болно. Энэ гарыг бүр доошо буулахгүйгээ техникээр ингээд доороос нь ингээд юм тулаад ингээд тавьчих л та. Тэгээ амьдралынхаа бүх цаг хугацаанд ингээд явж ий би. Усанд орсон ч гэсэн ингээд явж ий. Энэ гар ажиллагаагүй болчих үстэй. Энэ гар өөрийнхөө ажлыг гүйцэтгэхгүй байгаа үстэй, үүргийг гүйцэтгэхгүй байгаа үстэй. Миний амьдралд хэрэггүй болчих жоос энэ гар. Тэгэхээр бид нар амьдрал дээр ямар нэгэн зүйлээс зуураад амьдрал дээр бурханлаг бус ямар нэгэн зүйлээр ингээд зууралдаад байх юм бол үнэндээ та бид өөрийнхөө дотор өөрийнхөө бодолтой би зүгээрээ гэж бодож байгаа болж үнэндээ тань та бидний амьдрал яг л ийм болцсон баг. Нэг хэсэг нь ажиллагааг болцсон баг. Тэрнээсээ болоод бусад бүх хэсэг хэцүү байдалд орсон байгаа. Зовж байгаа, өвдөж байгаа. Гэхдээ энийг би яаж янзлах вэ гэдгийг мэдэхгүй. Харин Бурханы үжилж ихээр наад цаасаа зүгээр ингээд тавьчихээч гэж хэлж байгаа. Тэгвэл гар чин доошоо ингээд сулраад амарнаа. 10 жил өргөцсөн гар чин зүгээр тавихад л тэр хэдхэн секунд дотор амарна. 20 жил барьсан тэр гар чин зүгээр тавихад л яг тэр доороо л амралт мэдэрнэ. Амен. Тэгэхээр бидний Бурхан биднээс уг нь бол амар хүнд юм хизээж шаарддаг байхгүй. Ингээл амар өндөр цензурөөс шаарддаг. Хамгийн ихний цензур нь за цензур гэж хэлэх нь чаашаа. Хамгийн ихний биднээс хүсэж байгаа зүйл нь юу гэхээр өөрт нь итгэхийг хүсэж байгаа. Өөрт нь итгэхийг хүсэж байгаа. Тэгээ үнэхээр итгэж чадчих байгаа бол
итгэж найдаж чадж байгаа бол амьдралаа даатгаач гэж хэлж байна. Амьдралаа даатгах, бурхан даатгах. Энэ бэлэвсэн эмэгтэй шудраг бус тэ одоо шүүгчд амьдралаа даатгаж чадж байгаа юм бол харин та бид шудраг төгс хүчит бурханд амьдралаа даатгах нь ямар ч асуудал байхгүй. Харин ч илүү байх болно гэж хэлж байгаа. Илүү байх болно. Тэгэхээр та бид бурхнаа зөвөр таньж мэдэх хэрэгцээтэй байна. Тэгээд бидний амьдралд надаас үл шалтгаалаад ямар нэгэн зүйлээс хамааралтай болсон тийм амьдралын хэсгүүд бас байгаа. Хин нэгэн хүнээс ч гэдэг юм уу, амьдралын ямар нэгэн өнгөрсөн амьдралын түүхээс ч гэдэг юм уу хамааралтай. Эсвэл би тийм надаас болоод хин нэгэн хүмүүс хамааралд орсон ч гэсэн гэдэг юм уу. Тийм амьдралын одоо хэсгүүд байгаа. Тэгээ бурхан үүнийг та биднээс чөлөөлөхийг хүсэж байна, эдгэхийг хүсэж байна. Тэгээд ядрахгүй тулд, шантрахгүй тулд, урам хугарахгүй тулд, амьдралдаа бууж өгөхгүй тулд залбирч байгаарай гэж эзэн тань өндөр сануулж байна. Хамтдаа босцгоё. Тэр итгэлийн амьдралд залбиралт цаг гаргахгүйгээр, залбиралт өөрийнх нь сэтгэл зүрхийг итгэлээ зориулахгүйгээр энэ амьдрал өөрчлөгдөн гэдэг бол боломжгүй гэдээ би шууд хэлнэ. Шууд хэлчихье. Зүгээр хин нэгэн одоо мундаг хүнээр залбируулаад явах юм бол тэр хүн миний сүнслэг амьдралыг даачна гэж бити бод. Тийм зүйл болохгүй. Та бидний хувьчилсан бурхантай харилцаанд дөрөөл бид нэр өснө. Тэгээ бурхан таны амьдралыг, та бидний амьдралыг өөрчилмөр байна. Та бидний гууж байгаа, залбирч байгаа залбиралт бурхан хариулмаар байна. Та биднийг бурхан хамгаалмаар байна, өмгөөлмөр байна. Тийм учраас бурхан та бидэнд өнөөдөр тогтвортой байгаарай гэж сануулж байна. Тогтвортой байгаарай. Амьдралын нухчаан донд, амьдралын шуурган донд, амьдралын янз бүрийн нөхцөл байдал донд баяр жаргалтай хийгээд гуниг готралтай янз бүрийн нөхцөл байдал донд тогтвортой байдлаа битгий алдаарай гэж сануулж байна. Залбирсаар байгаарай. Бурхантайгаа харилцаар байгаарай. Бурхантайгаа ярьсаар байгаарай. Тэгээ бурхан руугаа зөв ханддаг байгаарай гэж уриалж. Бурханыг битгий шантаачлаарай. Бидний бурхан бол дээд ирэх мэдлэлтэй бурхан. Бидний бурхан хэний ч шантаажд орохгүй. Хиндэрч бас батлагдах шаардлагагүй. Бид бурханыхаа бурхан болчихъя. Бид бурханыхаа эзэн болчихъя. Харин бид бол бурханыхаа хүүхдүүд нь шүү. Хамтаа нүдэн эзний өмнө нэрцгээе. Яг одоо та эзний өмнө нэрээд таны амьдралд нэн шаардлагатай байгаа амьдралынхаа тэр талбарыг та яг одоо эзэнд өгөөч. Их эзэн минь ээ, бид таны өмнөрж байна. Эзэн яг энэ цаг мөчт бид үнэхээр сэтгэл алдрахгүй залбирч нэгэн болохын тулд танаас агууж амьдралд шантрахгүй тулд, амьдралд бас бууж өгөхгүй тулд та биднийг залбирч болгож өгөөч. Залбиралт цагаа зориулдаг. Залбирт ач холбогдолтой ханддаг. Залбирлаас төвөгшөөдөггүй. Тэр нэгэн болгож өгөөч эзэн минь. Хайртай аав минь, бид таны өмнө ирж байна. Та бидний амьдралын талбар нэг бүрийг хинээс ч илүүтэйгээр хамгийн сайн мэддэг нэгэн. Эзэн тиймийн тулд эзэн минь бид төгс найдвартай тань руугаа үргэлж ханддаг. Тантайгаа харилцаж чаддаг. Танаас хамааралтай байж чаддаг нэгэн баймаар байна. Амьдралын ямар ч цаг үед, амьдралын ямар ч нөхцөл байдал донд
Бид танд итгэж найдсан итгэл найдвараа гээдэггүй баймаар байна эзэн минь. Бид бууж өгдөггүй баймаар байна. Та бидэнд хариулж өгнө гэдэгт итгэж чаддаг нэгэн баймаар байна. Есүс эзэн биднийг бүх шантруулаач. Өөрийнхөө хүсэл, өөрийнхөө тавьсан хүлээлтэнд, өөрийнхөө буруу ойлголтод бүдрэхээс та биднийг хамгаалаач. Харин таны хүсэл тааллын дагуу таны товлсон, төлөвлөсөн таны сайн цагт бидний залбирлын хариулт ирнэ гэдэгт итгэхэд та туслаач. Хайртай аав минь танд баярлалаа. Эзэн та үнэхээр бидний тууштай залбирч болгож өгөөрэй. Бид тань руугаа хандан залбирч гуйхтаа тантайгаа харилцахдаа мухар сүсхийн байдлаар хандж байсан бол та биднийг уучлаарай. Таныг хүсэл биелүүлэгч эд читийн бурхан мэд бодож байсан бол та биднийг уучлаарай. Бидний итгэлийг та зөв болгож өгөөч. Таны тухай мэдлэгийг та зөв болгож өгөөч таньсаа гуйж байна. Тантай харилцах хувийн харилцаа маань өсөх болтугай, төлөвшөх болтугай. Бүгд хамтдаа их эзний өмнө нэрцгээе, түүнийг хүндэлцгээе. Та биднийг залбирагчийн зүрх сэтгэлтэй болгож өгөөрэй. Та бидний зан чанарыг тогтвортой, тууштай болгож өгөөрэй. Баярлалаа Есүс. Бүх алдрыг танд өргөж, их эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. Амен. Эцэст нь энэ чинь ингэж хэлсэн байгаа. Би та нарт хэлье. Тэр даруйд бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин хүний хүү ирэхдээ газар дээр итгэл олох болов гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл юу гэхээр эзэн Есүс Христийн тэр цагийг хүлээж чадах тэр хүмүүс байх болов гэж асууж байгаа. Та бид өөрсдийнхөө цагийг тавих биш, харин Бурхны цагийг хүлээж сурах хэрэгтэй. Амен. Таны амьдралд Бурхны хүсэл биелэх болтугай. Би та бүхнийг ерөөлийн залбирлаар ерөөж өгье. Та ерөөлийг хүлээн авна уу? Их эзэн таныг хамгаалж ерөөх болтугай. Их эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй байх болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэг, хүү, ариун сүнсний нэрээр ерөөн залбирлаа. Амен. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Та бүхний эх 7 хоногийн ажил үйлсийг бидний эзэн ерөөн салгих болтугай.